байцгаана уу? Сайн байцгаана уу? Ингээд энэ удаадаа бит хоёр дэлгүүр орох гэж байгаа. Тэгээд дэлгүүрээр хийсээд ямархуу юм шинэ жилээр гарсан байна гэдгийг харах гэж байгаа. Тэгээд бид тэр нэг хүн дэлгүүр орсон л тоо. Тэгээд Куданд байдаг Ada Stories гэдэг нэртэй дэлгүүр. Тэгээд бид тэр гол нь шинэ жилийн палаж үзэхээр явж байгаа. Тэгээд бас хамтдаа таалагтаад өөрсдийнхөө таалагц цуцыг өмсөж үтнэ. Тэгээд кабин руу орохдоо юм accessories авч урдаг юм байлаа, гутал одоо малгай оролт авч урдаг юм байлаа. Тийм учраас хувцуудаа бид тэр зөвхөн малгай оролт одоо гуталгүйгээр өмсөн шүү. Энэд тарагдчих магадгүй. Эхнийх нь outfit нь бол би зүгээр юм юпг тэгэр юм улаан өнгийн өнгөтэй цам сонгосон. Тэгээд вайнахт нь болохоор улаан өнгө сонгосон. Тэгээд дэлгүүрт нэг шинэ жилийн дуу яваад тэгээд бид тэр бүжигдээд байгаа шүү. Надын хувцас өмсөн хувцас гэвэл юм урт даашин жумсан байгаа. Тэр нь ийм саатай тэгээд гэлтгансан хоёр өнгөтэй гоё юм байлаа. За дараагийнх нь сонгосон хувцас нь бол casual хувцас байгаа. Тэгээд энэ нь би зөв цагаан өнгийн бэлтгэлийн өмчтэй хослуулаад дээр нь юм ноосон жилетик сонгосон. Тэгээд би сонгосон палаж нь зүгээр юм 80-аад оны юм металлик мөнгөтэй, металлик чинээлийн мөнгөтэй палаж сонгосон. Тэгээд ерөөс ийм хүмүүс ч үзэж байгааг болохоор сонирхолтой санагдав. Тэгээд дээдл нь бас жоохон асимметриш одоо нэг талтай гартай, тэгээд нэг талтай жиж нонгорхой. Тэгээд бас бид тэр сая өглөөр босчоо тэгээд дэлгүүр орё гэж хэлдэг. Мөнгө фаны байсан тий. Тийм. Их хинээсэн тий. Дараагийнх нь хувцас нь бол би зөвхөн дээдлийнхаа цамцыг өөрчилсөн цагаан өнгийн. Тэгээд надад их таалагдсан. Гоё харагдчихсан. Тэгээд надын сонгосон нь бол югаас нэг барин палаж өмсч үзэж байгааг болохоор барин палаж өмсч үзье гэж бодоод тэгээд бас л ийм саатай пластиктэй юм палаж. Бас нэг талтай мөртөжтэй. За надын энэ сонгосон цагаан өнгийн бэлтгэлийн өмд нь сүүлийн хэдэн жил тренд болж байна. Тэгэд би нэг Christmas бас өөр гоё хувцснуудтай тохируулаад ингээд тааруулаад Christmas-тэй өмсч болно гэж бодоод сонгосон. Бүжгэлсээр л байна дөө. За ингээд сүүлийнхээ өмнөх хувцас нь адын өмсөн хувцас би нөгөө нэг өмд чэжтэйхаа тохируулъя гэж бодоод юм өнгөлөг өнгөтэй өмд цамцсан. За надын өмсөн өмд ийм хар тарпизэн өмд байгаа. Тэгээд цамцаас мэдээж бас өмдтэйгээ тохируулаад ийм цагаан өнгийн хар ийм зураастай ийм зохицуулсан. Энэ өмсөж үзсэн хувцасаасаа битэр тэгээд тэр уурт цагаан UP сонгосон. Тэгээд дараад нь битэр танарт өмсөж харуулнаа. За хамгийн сүүлчийн надын өмсөж үзсэн хувцас нь Сэзолагийн хамгийн ихэнд нь өмсөн урт UP-ийг тэгээд дээр нь цагаан өнгөтэй зураж цац. Өөрхөн гартай. Тэгээд хавтаа зүгээр байдаг гингийн outfit-тэй. Зон өмсгөр гоё ах гэж бодсон. За би бол хувцас өөрчлөөгүй зүгээр дээр нь юм хар өнгийн юм өвлийн жилетик юмрхон юу л жилетик биш оролт нь жилетик юм өмсөн. Их хөөрхөн хэлбэртэй юм байлаа. Тэгээд таалагдсан бол сонирхож үзсэн бол баярлалаа.
Жули гараад ирсэн. За ингээд одоо storage хувцас гадна бас гол сахны бүтээгдэхүүн байдаг. Одоо нүүр бодолт болон савн одоо арьс арчилгааны зүйлүүд бас байдаг шүү. Тэгээд сонирхож ороорой. Сонирхож үзсэн бол баярлалаа. Баяртай.